Манай ерөнхий продюсер Жан Хогийн маань энэ Монголд их гоё дурсан штэ юм бил нөө. Найз бүсгүүдээ ёлын амд гэрлэх санал тавьж ирсэн юм лээ. Тэгээд Монголд аялж байгаад айгүй гоё тод дурсан зүйлтэй. Физикал фото нөгөө тэмцээн нийлсэн махан руу гардаг штэ. Энийг Монголоос санаа авсан гэж өөрөө хэлсэн. Аялсан дундуур явж байгаа нөгөө санаа авсан гэсэн. Одоо энэ удаа засан дундуур явж байгаа санаа авчихлаа. 좋겠다고 합니다. 다음에 좀 추운 데서 오래 버티는 퀘스트가 생각해봅니다. 저희가 몽골 여름이 아름다운 거는 많이 알려져 있는데 저희 이번 콘텐츠 나가면 몽골의 겨울도 얼마나 아름답고 매력적인지 아마 전 세계 사람들이 많이 알게 되실 것 같아서 겨울에도 준비를 많이 준비하시면 좋을 것 같아요. 저는 이제 몽골이 사실 먼 나라라고 느꼈는데 이번에 와서는 진짜 가까운 나라라고 느꼈고 게르나, 닭, 말, 양들 이런 걸 실제로 보니까 정말 그 대자연에 다시 한번 놀라고 다음에 기회가 되면 진짜 혼자서 아니면 제 와이프랑 같이 꼭 다시 한번 방문하고 싶습니다. It's a new place for me, but it feels like home. I feel like Mongolian people and Samoan people are very similar. Family, work ethic, and yeah, I'm actually passionate about it. Наадмаар эди барилт нэгсэн сонссон. Зодог шуудаг одоо тааруулж хийж өгөх хэрэгтэй болно да. Yeah, I need my coach. Yeah. My coach. Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс хойсоо чин сэтгэлийн талархал баяр хүргэж байна. Таахгүй бол бас ингэж дэлгээд Монгол хүний мөн чанарыг сурталчилж удаагаас төр байгаа байд төвчээр хатуучл тэгэхээр ус гайхалтай. Монгол хүн болгоо өнгөшсөн. Манай баг картосны ус физиктэй шиг тамирчдыг хүлээж авсан Монгол улсын эрхэм үеийнхээс маш их талархал илэрхийлж байна. Энэ шоу өөрөө физиктэй тамирчдын хоорондоо тэмцээн байгаагүй. Тэр өөрөөсөө дотор нь ороод харахад л энэс бас үндэстэн угсаат ялгаа, соёлын ялгаа, хоорондоо нэгдэх байдал гэдэг маш олон зүйлүүдийг олон сарсан байлээ л дээ. Бид Монголын тамирчдын доонцлогийг харж байгаа, Монголын тамирчдын тийм таны хэлээд ааврыг харж байгаа. Бидний ярьдаг Монгол хямар гэж тийм бахархал гэдэг шиг бидний одоо тэр нэгдэл. Энийг дэлхийн нийт өөрөө харж их гайхшилт ороод байгаа юм байна л дээ. Биднийг харж хахад энэ бол маш сайхан төсөл болж Монголын ард түмэн, Монголын тамирчдыг дэлхийд сурчлах гэдэг том одоо тийм гүр усан байна гэж би боддог. Танд бас их талархаж байна. За. My apologies for cold weather. I would like to invite you all in summertime. Yeah. July is king season of Mongolia. So I would like to invite you to participate Mongolian Nadam Festival, which will be organized in July 11th, when Orkhon Bayer will compete for championship. Тэгээд манай эдигийн хүүхдүүд нь Монголоос цаас загсагсан. Bring them slow. Yeah. Яаж авч явах вэ гэдэггүй байна л гэдэг. Okay, we will send by air. Adventure tourism л багтаа тийм. Таны хэлдгээр онгоцоор нэмэл те. Хүчин чадлаар нэмэлт. Саваал Үйлчлэгээ сайж авлах хэрэгтэй. Өвлөдөө ирэхэд загсан байгаа улсууд 2 сараас ирж эхэлнэ. Тэгэл 100 тэр чигээрээс маш олон хүн ирэх гэж байна. Тэгэл би бол ойлгосон. Энэ зам дээр бид нар сав бит хэрэгтэй байна гэж тийм ээ. Олон хүн хүлээж авах. Welcome to Mongolia summer. Nadam. Yeah. Welcome to Mongolia Nadam. Season 2. Stand by. Stand by.